аймгийн наадмад нэг 19-с 21 мянган морь. За энэ тухайн жилээсээ болоод харилцсан адилгүй. За улсын наадмад 2500-аас нэг 3 мянган морь. Ингээд нийтдээ нэг 101-ээс 124 ер нь дундчаар бол нэг 7 сарын 11-12-ны өдрүүдэд нэг 112 мянган морь л одоо Монгол улсын хэмжээнд уралдаж байгаа юм. Ийм олон морь хоёрхан өдөр уралддаг одоо газар манай Монголоос өөр дэлхийд хаанч байх вэ? Энийг би одоо ярих ийм дуртай юм байгаамаа. За дараагийнх нь энэ Монгол улсын адууны аж ахуй гэдэг нь одоо ер нь ямар хөө хэмжээтэй байна? Хамгийн олон адуу аймаг сүмэн хаа байна уу гэсэн ийм гаргасан юм байгаа юм. Энэ 2008 оны жилийн эцсийн мал тооллогоор Монгол улс 2,186,6 мянган малтай юм. Юу адуутай юм. За энэ нь бол нийт малынхаа 5%-ийг л эзэлж байгаа байхгүй юу? За тэгээд аймагаар нэрээд үзэх юм бол хамгийн их олон адуутай нь 236 мянган адуутай Архангай аймаг, Төв аймаг, тэрний дараа 217 мянган аймаг орж байгаа юм. За тэрний дараа энэ эхний 10 аймгийн үчээд байгаа юм. Тэгээ 3 дугаарт нь Булган аймаг 117 мянга, 4-т нь Өвөр хангаа 172 мянга, Хөвсгөл 151 мянга. За ингээд 10 дугаар байранд Баян хонгор орж ирж байгаа. За энэ Ноднин Сүхбаатар аймаг, Хинтээ аймаг бол улсад 3-4-р байранд явж байсан байхгүй юу? Адууныхаа тоогоо. Тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр Ноднингийн нөгөө цагаагаар бэрхшээлдэл одоо энэ 103 аймаг ер нь адууга нилээ явуулсан байгаа юм л да. Сүхбаатарын Эрдэнэ цагаан сум гэхэд Ноднин 29 мянган адуутай, Сүхбаатар сум 28 мянган адуутай байсан. Одоо бүр эхний 20 доторч байхгүй болсон байна. Одоо энэ цагаагаар нөлөөлөл манай Монгол адуу ингэж их нөлөөлөгдөг юм байна. Гэт та нөхдийг яг нь өөрсдийнхөө аймаг сумдтай энийг харьцуулж жишиж уяачдаа бас хэлж ярьж өгчээвэл хэрэгтэй юм болов уу гэж ийм тоо гаргаж ирсэн юм аа. За дараа нь энэ хамгийн олон адуутай 20 сумыг гаргаж ирээд байгаа юм. За энэ 20 сум дотор бол Булганы сайхан сум 31 мянган адуутай хамгийн тэр доотлих нь энэ нөгөө фонд сайн таарахгүй харагдахгүй байх шиг байна. За дараа нь Архангай хотонд 23 мянга, Сүхбаатарын Эрдэнэ цагаан 21 мянган адуутай, Архангай Батсингэл 20 мянга, Булганы Могод 20 мянга, Төвийн Эрдэнэ санд 19 мянга гэдэг ингээд эхний 5 байранд ийм орсон байна. За Ноднин энэ төр бол энд Дундгов аймаг нэлээд төрөх байдалтай байсан байх. Дундговын одоо Эрдэнэ далай гэж хуучин бол адуугаараа улсад 1-р байранд орж исэн. Одоо бол ерөөсөө эхний 20-д байхгүй болсон. Төв аймгийн Алтан булаг, Бүрэн, Эрдэнэ санд энэ төр Ноднин 89-р байранд байсан. Одоо 15-аас хойш ухраад явцсан байна. Тэгэхээр манай энэ адууны тал хээрийн бүсэдийн Ноднингийн одоо бэрхшээл манай адуун сүргийн доктортой өсөлтөнд ихээхэн нөлөөлсөн байна. Ер нь адууны бидний одоогийн маллага ер нь ингэж байх ёстой юм уу юу гэдэг дээр нэг анхаармаар тоо эндээс харагдаад байгаа юм. За одоо манай улс чинь одоо дэлхий дээр бол нэг 250 үйлдвэрийн адуу байгаа. Энэ дотроо 4 хуваадаг л да. Хурдны чиглэлийн адуу, махны үйлдвэрийн адуу, унлаг эдлгээний адуу. За тэгээд нөгөө пөни гэдэг одоо гоё иллээ нэг юм адуу. Ийм нийлсэн адуунууд 250 үйлдвэрийн 60 гаруй сая адуу бол дэлхий дээр байгаа юм. За тэгээд манай улс чинь бол 2 сая адуу хугацаагаар 7-д л явж ил байгаа. Сүүлийн 11 жил 7-д л яваад байгаа. За Хятад бол толгойлдог 6 сая адуутай хамгийн олон адуутай. Тэгээд Америк 5.8, тэгээд Мексик, Орос, Бразил энэ төр бол 4-өөс 4.8, хамгийн Аргентин 3, тэгээ манай 2-д орж байгаа. За нэг хүн доног гадуугаараа манай харга байхгүй. Цөөхөн хүн амтай их газар нутагтай учраас тэрүүн байранд орж байгаа юм л да. За тэгээд гүү хэлтүүлэхэд ийм одоо нэг наснууд хэлээд байгаа. Ерөөсө бэлгийн боловсролт бол нэг манай эрдэмтэд хүрээлэнгийнх нь хийсэн судалгаагаар 18-аас 20 сартад одоо өөр хөл үр тогтох чадвартай болцсон байна гэсэн үг. Биеийн боожилт нь одоо өөр хөл бүр нас үе эсгүүцэн гэдэг чинь
40 сартай соёлон хязаалан соёлон. Тэгээ ер нь дундчаар 25-аас 30 жил наслаад аж ахуйд нэг 18-аас 20 жил ашиглагдаж байна. Ерөөсөө Монгол одоо эмдийн жингийнхээ 15-аас ихэнх хэвлэлд бол 20 гэж яриад байгаа. 25 гэж яриад байгаа. Тэр бол худлаа. Бид их олон янзын аймаг суманд хийж үзсэн 15-аас л 18% жингийг алдаж онд орж байгаа. Тэгтэл хурдмор байгаа л да энэ ард дээр. Хурдмор бол анх барихад байсан хэмжээ анх барихад нь хэллээд тэгээд дараа нэг баринд орлоо 7 сар 12-нд хэллэхэд бол мөн адилхан 10% 15-аас 20% жингээ алдаж дгийм билээ. Энэ бол хөлсөөрөл ингэж эрдэс бодис алдагдагтай холбоотой юм байна. Тэгээд нөгөө шингэн нөх хэмчилгээ гэж түрүүн хэлээд байсан. Тэр бол энэ хоёр бол нөгөө онлын хувьд практикийн хувьд яг таарч байгаа юм байна. Ер нь уяа тойлогын тохируулсан ингээд ийм морд бол улсын наадманд одоо энэ айдсын даваан дурлдаж байх үеийн хэмжээ 28-аас 30 км замыг бол 22-оос 35 минут их нас. Азраг бол 22 км замыг 33 минут, соёлмын 31-32 минутанд одоо ингэж хурдалж байна гэсэн. Энийг бол яг эндээс очиод бас яг улсад нэг иймэрхүү явд юм байна лээ. Манайхнаа морд бас яадгийн бэ гэдгийг бас жишиж үзэхэд чинь бас хэрэг болох юм болов уу гэж бодсон. Дамдунгойн буурлмарыг их хурдан байхад бид энэ юуг энэ уяа соёлгонд хэр зэрэг таарч яваад нэг харайлтаар нь ингэж нөгөө мөрийг хэмжиж байдаг байсан юм л да. Тэгээд бид манай нэг багш үнэн бүр ингэж багш биднуудыг аваач хийлгэдэг байсан. Нэгдүгээр харайлтаараа бол ингээ 2 метр 85 см, 2-оор 3, 4-оор 4 метр, тэгээд 4-5-аараа бол ингээ 5 метр болоод ингээд 8 харайлтаараа ингээ 30-аад метр зам туулж байгаа ийм судалгаа гарсан байна. Энийг бол жишиж үзэхэд бас нэг чухал үзүүлэлт юм байна гэж. Одоо нойтон газар явуулаад хэмжээд үзэхэд. За тэгээд одоо Монгол одууны дотроос энэ худлахчдаараа илүү гэж үздэг. Тэсч байна, гал шарч байна, жаргалан тамгийн адуу байна. Энийг одоо нэмэгдүүлэхэд хэд хэдэн боломж байна гэсэн ийм биднуудын хийсэн нэг тийм судалгаа байгаа юм. За нэгдүгээрт нь жирийн Монгол одуунд сайн шилэлт хийгээд эхлээд гал шараар хийлтүүлээд тэгээ гарсан төлөв нь жаргалан тар гişгүүл. Нэг юм баримт байна. Тэсийн адыг гал шараар хийлтүүлээд эсвэл гал шарыг тэсээр гаргаад 2 дугаар үе гаргаж аваад хооронд нь хийлгүүл. Ийм хувилбаруудыг одоо хэрхэн зүйтэй юм а гэсэн ийм зөвлөмж байгаа. За тэгээд гадаадаас оруулж ирсэн адуунууд дээр бол янз янзын хувилбар байгаа. Энд дээр зүгээр бид нь өөрснийхөө хийснийг л одоо ярья. За бид бол одоо энэ нөгөө ерөнхийлөгчд Оросын албаны улсын читмжаас авчирсан адуу, за мөн Арабын Кувейтээс авчирсан адууг ингээд Монгол руу гიშгүүлээд тэгээд нэгдүгээр үе гаргаж аваад тэгээд гарсан нэгдүгээр үе бол энэ Орос азраас гарсны юугаараа гიშгүүлээд Арабаараа гიშгүүлээд бүдүүнээр гарсны жаргалантаар гიშгүүлээд ингээд. Тэгээд тэрнийхээ дунд хооронд нэрлэж үлэх ийм хувилбар хийсэн. Энэ арай л зүйтэй юм уу гэж утсан. Юугаар бүдүүнээр гიშгүүлэхээр зэрэг биеийн томорно хурдан дөттэй нөлөө байхгүй байна. Бүдүүнээр гიშгүүлэхэд бас их зовлонт. Бүдүүнээр гიშгүүлсэн унага гүү бол унага гарсан унага нэг 40-с дээш гэлтэй дандаа. Тэгэхээр зэрэг би бас юу хэлэх гээд байна вэ гэхээр гүүгээ маш зөв сонгож авахгүй бол гаргахад төрөхөд бэрхшээл учирч болжшгүй юм байна лээ. Энийг бас анхаарал. Араб дээр бол нэг бэрхшээл байхгүй. Гэхдээ шүтлэн хязгаалангүй ямар гიშгүүлнэх юм биш. 2-оос дээш л унгалсан энэ би хэдийн шалгуур үзүүлэлт хэлээд байгаа тийм гүүнүүдийг л гიშгүүлвэл боломжтой юм байна лээ. Эрлиз одоо энэ сайжир салраа гიშгүүлж байгаа энэ адуу газ гарсан төлийг 10 сарын сүүлч 11 сарын дунд байсхэл заавал нэмэгдэлд хижээлд оруулахгүй болохгүй юм байна. Тэгээд дааг шүдлэнд нь хүртэл. Тэгээд хязгаалалтаасаа болоод зэрэг бэлчээрдээс чилээтэй. За тэгээд биднүүд энэ ямар бэлчээр ирнэх зүгээр юм бэ энэ адуунд гэсэн үдсэн. Ер нь яг Монгол орны нөхцөлд аль нь ч адилхан дөө. Ерөөсө хялган үейтэн алаг ус бэлчээр за тэр хяаг бол энэ манай зонхилд бэлчээр энэ л дээ. Гол нь тэр зуны улиралд бол хяагтай алаг устэй бэлчээр л бол
хамгийн зохиромжтой. За тэгэхэд бол бэлчээрийн химийн найрлагын иймэрхүү юм байх нь зүйтэй юм уу гэсэн ийм санааг хэлж байгаа. Монгол орны нөхцөлд одоо дундчаар хоногт хичнээн хил өвс олж иж гэнэ. Даа гэхэд нэг 10-аад хил өвс олж иж байгаа. Улирлаар тооцохоор 900-аар явж байгаа байхгүй юу? Шүдлэн гэхээр 15 гээд насаар ингээд нэг гаргасан манай хүрээлэнгийн судлаачдын материалаас би авч ирсэн юм аа. Бид одоо сүүлийн үед зарим адуучид маань гаднаас худалдаж авч орж ирдэг болсон байна адууг. Тэнд очиод адуу авъя гэдэг ингээд санал тавих хамгийн түрүү тэр адууны өөрийн хувийн хэргийг үзүүлж байгаа шүү дээ бидэнд. Тэгээ адуу болгон дээр одоо хувийн хэрэгтэй. За тэн дээр одоо энэ ямар азарганы төлөвөө, ямар гүнээс төрсөн бэ гэдгээс эхлээд хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр төрсөн, төрөхтөө одоо хэдэн килограмм жинтэй байж вэ гэдгээс эхлээд одоо өнөөдрийн бидний одоо худалдааны саналд орох хүртлээр тэр адуунд найдлаар тухайн одоо эзнээс хийсэн бүх ажлыг бүртгэсэн байдаг. За одоо унган наснда тийм 1 сарын настай байхдаа ямар үйлчлэгэнд орсон, 2 сарын настай ингээд сар-сараар тийм ямар үйлчлэгэнд орж байсан, ямар шинжилгээ хийлгэж байсан. Тэгээ одоо өнөөдөр эрүүл мэндийн байдал нь юу байна? Тэгээ одоо ухаандаа энэ малын төлөө та нийтдээ ер нь ямар ажил хийсэн байна? Үүнд ямар эм хэрэгжилж өв? Тэгээ нийтдээ хэдэн төгрөгийн зардал гарч вэ гэдгийг нэг бүртлэн бичсэн байдаг. Тэгэхээр бид ч гэсэн одоо хэрвээ малаа одоо ер нь өсгөж байгаа юм шиг борлуулахын төлөөд байгаа. Цаашдаа дотооддоо ч гэсэн гадааддаа ч гэсэн одоо борлуулах хэсгээ. За борлуулахдаа одоо өндөр үнээр зарж чадахгүй юу гэдгийг шийдэхийн тулд ийм хувийн хэрэгтэй болох явдал одоо бүр зайлшгүй хэрэгцээ болчиход байгаа. За эхний ээлжинд одоо малчин айл бүрийг за бүх төрлийн малдаа нэг ямар ч ганц дэвтэр хөтлүүлэх гэдэг одоо оролдоод байгаа. Тэр маань одоо бас нэг сайн болохгүй. Гэтэ оргууд дөрвөж одоо бас яг нэг хийдэг бичдэг ийм хөвшил бол тогтож байгаа. За явандаа бол энэ малынхаа төрлөөр одоо ийм хувийн хэрэгтэй байх ийм шаардлага бол гарч ирж байна. Одоо борлуулал гэвэл. За тэгээд бүр одоо өхөр адуун дээр гэхэд мал нэг бүрээр одоо ийм баримттай байх шаардлага тавигдж байна шүү дээ. За энийг хөдөлчих юм бол одоо бидний тэр малаа борлуулах тэр дундаа одоо бүр үнд хүргээд борлуулчих юм болцоо бол нэгдэх юм байна. За хоёрдугаарт биднээс одоо хамтарч ажиллах гэж байгаа бидний малыг авах гэж байгаа хүмүүсийн сонирхдаг зүйлээ өгөхөөр та одоо ямар мал эмнэлэгтэй хамтарч ажилладаг вэ? Малын эмчний хэмбэ гэдэг асуултыг зайлшгүй тавьж байгаа юм. За тэгээ гадныхан бол ер нь тэр малын эмнэлгээд одоо учиргүй их магтдаг. Мал эмнэлэг мундаг одоо бүхэл үйлчлэгээ хийж өгдөг. Энэ одоо тус юу бол их байна л гээл. Тэр гол нь өөр гол бас бүтээгдэхүүний нэр хүндийг л өндөр өргөх гэдэг шүү дээ. За бидний хувьд бол өндөр харилцаа түншийн талаар хэлэх юм жаахан тааруухан. Тэгээ яг нэг имлэг байдаг тэгээд алдаг хоног гэх. Зарим ч одоо нэг хүүсэд байх юм байхгүй. За бүр ноцтой гэвэл зарим тохиолдолд одоо яг энэ малаа тэгээд би нэг энэ тэндээс нэг юм тарилга болоод өөрөө имжилчих гэх юм даа гэсэн юм яриа бас гарч байгаа. За тэгэхээр өөрөө имжилдэг гэдэг энэ асуудал бол ерөөсөө одоо хаана ч гэсэн хоригдсон зүйл. За би малаа өөрөө имжилчих гэмаа гэж хэлж байгаа хүнээс одоо ерөөсөө хинч мал авахгүй болж байгаа. Ямар одоо хүнсний зориултаач тэр үржлийн чиглэлээрч тэр ерөөсөө одоо мэрэгжлийн албаар үйлчлүүлэхгүй өөрөө ингэж оролдоод байвал тэр хүнтэй дахиад цаашаа яриа байхгүй. За энэ нөхөр чинь тэгээд хуулин заасан зүйл шүү дээ тийм ээ. Энэ мэрэгжлийн үйлчлэгийг мэрэгжлтэй хүн хийн. Бүр их хэмжил авсан, тусгай зөвшөөрөл авсан хүн хийнэ гэдэг. Гэтэл өөрөө ингэж оролдоод байна гэдэг чинь энэ хүчтэй юу ч хийж мэдэх нөхөр байна гэдэг ийм байдалд ордог юм байна л да. За тийм учраас гадны орнуудын за ялангуяа малаа зарж их ашиг олж байгаа улсууд бол энийг бүр татгалзсан хорьсон байдаг. За тэгээд бүхэл ажлаа би одоо мэрэгжлийн мал эмнэлгээр хамтарч хийлгдэг гэдэг ийм танилцуулга хийдэг юм байна. За манай орны хувьд өнөөдөр зүгээр малчид өөрсдөө малаа эмчгч оролдох явдал бол хавтгай байна. Тэгээ энэ бол одоо бас гадшаа бид нар малаа зарж чадахгүй байгаагийн мал маань одоо зарсан ч гэсэн хямдхан зарагч байгаагийн бас нэг шалтгаан энэ байгаа юм. За ийм нэг хоёр зүйлийг одоо бас анхаарах хэрэгтэй байна. За тэгээд тэр одоо адуун дээр ялангуяа одоо энэ удам сайтай уйж уралдуулах явандаа их амжилт гарах найдвартай мордыг бол ер нь төрсэн цагаас нь эхлээд тэр хувийн хэргийг одоо хөтэлдэг болох шаардлага. Хоёрдугаарт нь тэр одоо насны асуулт гарч ирж байна шүү дээ. Тийм одоо ер нь уралдаан олон болсон, уралдааны шагнал бооцоо өндөр болсон. За энэ дээр тэр нас тогтоох асуудал одоо их зөрчилтэй, их төвхтэй асуудлын нэг. Одоо тэр болгон шүд үзээ тогтоох болцоо одоо их муу байна шүү дээ.